зөөлөх явах. Орж ирж гэнэ үгүй юм та. За өдрийн мэнд манайхаа өдрийн мэнд. За гараа явж байна. За өчигдөр хялбаржуулсан шүүхээс цэнгэлтгийн нөгөө засварл хүмүүжлэлгүй задарсан даргыг аваад 9 хоногийн баримтлаганд явсан. Зөрчлийн хуулиар. Тэгээ өгөн цаах прокурор 101-ээр торгочих гэсэн санал тавьсан. Тэгээ би энэ замбраагүй ёс зүйн даргыг аваа явъя. Засварл хүмүүжил олгоё гэдээ бас өөрөө өмгөөлөгчөөрөө дамжуулаад бас тэгж хэлүүлээ. Тэгээ битүү эрдэг 9 хоногийн баримтлагын яал өгсөн. Тэгээ мөр гинкмаг аваа явуулаа. За ямар ч байсан баримтлагын байр руу орууллаа. Тоонд суулгалаа, нааран дээр гевтүүллээ. Нэг аврицтай жан идүүлээд байчаалаа өчигдөр. Тэгсэн чи орой унтахын өмнө нөгөө инкмач алга болчих байлгүй. Дөөчич. Алга болчлаа. Яасан гэсэн чи гараа явцсан гэнэ. Өө муу дурак даанч одоо тэр нийслэл иргэдийн урлагийн дарга марга ирж байгаа гэл нөгөө 20-ын даргын нөгөө хянагчийн станц зарим дуурал байсан. За наач ямар нэг одоо 16 цаг өнгөрцөг гаднаас юм оруулах юм бол би барьцсан шүү гал тэгэлээ. Бас эдгээр чинь нам амаараа тань талаар хүрээд ирж магадгүй тийм байхгүй гэл. Тэгээ нөгөө мөчин зайлвал нэг өөлж унжаал өөрхий зайлвал өөлөд ах юм оо ядж яхт мө тоо чи юм үзээгүй. Нөлөмс нь гараад тэгээ нөгөө цагдаагийн машинд ялаваа явсан өвдгөн жичээрээс алддаггүй зайл. Би сагаалах юм болохоор өрөвдөө дуучлаа. Тэгээ зайлвал очиад яах вэ? Зовлонгийн дөргөн дээр гол нь би энэ нөхрийг бас засварл хүмүүжил олгох гээд байгаа байхгүй юу тий? Задарсан дарга нар олон байна шүү дээ. Тэгээ одоо өөрийнхөө одоо бас 9 хоногийн ажлыг золин энэ нөхрийг аваа явж байгаа шүү дээ. Заахын одоо ингээд ёс зүйтэй бол ажилчтай хүндлэг тийм ээ. Одоо нийгэмдээ юм бэ бити ёс бус үйлдэл гарга гэдэг аминдаа бас нэг засварл хүмүүжил аваад нэг ч гэсэн задарсан даргаыг засварл хүмүүжил олгоод гаргаад ир гэсэн чи байхгүй нөгөө чи өөлөө засрахгүй нөхөр шиг байна зайлвал. Тэгэл орой тоон цуугаал орон морд нааран дээр гівтэл нөлөвсөн зээлгнээд уран цаг уулж байгаа алга болчих юм төвчий чи. Даан шүү хурал дарахад нөгөө өмгөөлөгч дав заалдаг шүү гэдээсэн тийм байгаа юм баяра. Нэг өрөөд орсон хоёр. Гөө дав заалдаг нөгөө шүү хурлаас гадаа. Тийм. Тэг би ч давж орохгүй шууд явчих гээд нөгөө аваа явсан байхгүй уг нь заашгүй батны өөрөө хянц сууж байгаа гаргаад ирсэн байхгүй. Салгадаад байгаа зүрх муудаа туулан шиг амт юм өө зайлвал. Юу нөгөө зингэлтгийн гадаа лайв гарлаа цалаавч гаргаад томроод хоолой шахаад унцд хоолоогоор томроод исэн нөхөр чинь зүгээр салгалаа зүгээр уйлчих юм өө чаавас ядж жахад юм үзээг амьдрал үзээгөө зайлвал. Тэгээ өөрөө алга болчихсон мө төөжиж гараа авчиж. А тэгсэн чи өмгөөлөгч нөгөө давцсан юм байна. Давхаар бит хоёрын нөгөө 20 тогтоолыг дүтгэлзүүлсэн юм байна. Тэгтээ дахиад шүүхурлаар орно. Тэгсэн манай Ганбаяр найз маань одоо Ардчил намын хүний эрхийн орооны дарга Ганбаяр маань хөөе нөгөө чи гарчичгээд тэг өглөө яваад очлоо. Тэгвэл би тэр гарын ой гэд. Тэгээ би гол нь шүү дээ. За шиг наадмаас өмнө эртхэн шиг нэг 9 хоног суучаад би ч нөгөө мөсийнхаа хуулийн шалгалт малгалтыг өгөө дүм мөнгө гаргачаал бүх ажил амьдралаа бас зохицуулж байгаа шүү дээ. Би 7 хоног ажилласан шүү дээ. Тавхан санаж байгаа бох. Тэгээд ажлаа зохицуулаад аминдаа хэд хоногч юусан хамаагүй нэг сар хөвчүүл сар явчих гэж бодоод ингээд туйшраад явсан. Туйшиндаад. Тэгсэн мө туйчаа гараа явчлаа. Тэгээ би 9 онцдог нөгөө нөхөр чи давхаар 101-ээр торгуулчул яах вэ? Тийм учраас давхын шүүхтэр дахиад аваа явнаа. Тэгээ хоёулаа ямар ч байсан нөгөө хялбаржуулсан ажиллагааны шүүхийн шийдвэр нь дүтгэлцэж байгаа. Тэгвэл давх шатны шүүгээр орно тийм байгаа юм байна. Тийм. За тэгээ манай Ганбаяр энэ өрөөрг орооны одоо над тань уулгаад өө чиний шүүгүүрэл дээр жожихгүй болохгүй чи ганцаараа яах гэдэг ингээд манай энэ Ардчил намын найз маань өөрхий миний хажуу цуг яваад өчигдөр бас ажиглагчаар суусан тийм ээ. Тэгээ манай ариун бол тэгээд одоо Ардчил намын үндэсний бодлогоор нэг гişүү найз маань өмгөөлөгчөөр иж орсон. Би ч өмгөөлөгчгүйс туучих гэсэн чи бадараатай болохгүй наад чи бас нюанс гаргалгаа байд ингээд яг инкмаа бол би өмгөөлөгчгүй орсон бол тэгээд заydаад инкмаа гарч яваад би 9 хоног нь тийм ээ. Тэгээ тэрийг бол Ганбаяр зөөснөө буйнд ингээд инкмаа халуун дээр нь барьж авлаа да өөрхий. За тэгээд Нямбатар бол инкмаг чөлөөлөх юм шиг байна. Ер нь тэгээ яд авчиж байгаа юм чинь юу гэсэн үг вэ? Чөлөөлөх ёстой шүү дээ. Яг гоо ер нь Японд бол тэгээд нэг ийм салавч гаргасан дарга бол айл хэдий өөрөө ёс зүй гаргаад өргөдлөөгөө явчихна. Монголд бол даналцаад дарга хийгээ байж байна да. Тийм ээ? Тэгээ ёс зүй бол байхгүй юм байлээ. Дээрээс нь уйлхаа юм байлээ хөөрхий зайлвал яан да яан. За манайха хүргэх үгээ авахтаа уйлах юм үзсэн үү наануу цаануу хар уур ажил мэдхгүйгээ сайн шалгаж авч байгаарай. Тэгээ уйлхаа энэ инкмаа шиг юм авчвал тэгээд нэг 9 хоног засвар хүмүүжил болж чадахгүй юм авчвал гэцүү шүү дээ манайха тийм ээ. Ядж байгаа шүүх хурлаар мө тууч өөрийгөө мөрөд ах юм. Би буруугүй.
Би бол хэлж байгаа юм. Би яг ба буруутай салавч гаргасан. Бас өөрийнхөө биеийг барьж чаддагууд гимшиж байна. Хүүхэд залуучууд үдсэн байхаа. Тэгээд би бас хүүхэд залуучуудаас би сошиалор уучлахгүйсэн ах шигээ битээ салавч малавч гаргажаараа ёс зүгүүг битээ хэрглэж байгаараа би уучлахгүйсэн гэж байгаа. Инкмач ухаантай амт шүүгүр дээр ерөөсө би мундаг. Бараг зүгээр ажиллаа хийжсэн чи энэ намайг ингэсэн гэдэг. Одоо хүүхэдтэй тэр 21 дугаар хороолд очиж амьдралын ялгааг үзүүлэх гэсэн бол фэйсбુક дээр пост оруулахгүй үзүүлчих хэлтэй. Тэ биз дээ. Бараг шүүгч бол энэ хууль сахиулагчд бол тийм санал гаргаж ирж штэ шүү дээ. Тэ? Тэгэл ганцаараа ухаантай юм шиг ийм хүн зурган ч гэж юу ахав да. За ийм байна да. Нэмээ инкмагийн чинь нулимсыг ямар ч байсан үзлээ. Машин суужсэн бас тэр 40 тэр тоон цугаад ардаас нараад алхажсэн чинь тэр доогуура бас нойдоо оргицсан байсан. Өмдөндөө шийдсэн юм шиг байлаа мó дууч зайлгүй. Мөнгөс чинь бичигтэйгээ цагаан цамцтайгаа орсон. Би ч өрөвдөө тавьсаа хөөрхөн амт. Тэгтэл яг удаа эднэр ч бас өрөвдөж болохгүй засрал хүмүүжлийг яс олох хэрэгтэй байхгүй. Тэгсэн бол би одоо ингээд 9 хоногт наадах чи сэтгэл зүйчээр сургалт мургалт авахуулаад ахын дүү ингэдэг хүний үг сонсож сур тийм ээ. Дарга гэхээр энэ хаан шиг байж болдгоо ингээд аминдаа сургая гэж бодлоо л доо. Тэгсэн мөн инкмаз амарч байсан нэг өмдөндөө тусаах шиг болсон. За ойлгохол энэ хүнд нүдэ авдал уйсан та өөрхий зайлвал. Тэгээд өөрхий ямарч байсан би тэр шүүгүр хойшллоо. Салгалаад байлаа жичрээд байлаа өөрхий зайлвал тий. За тэгээд залуучуудаа хэрүүн шиг байх хэрэгтэй шөө тий. Тэ инкмаз шиг битээ байгаараа. За тэгээд дараагийн задарсан дарга нар хаагууран засвар хүмүүжил олохоор бол лайв өргөжлүүлээд хийгээ явнаа.